Сайн байцгаана уу эрхэм оюутнуудаа. Бид өнөөдрийнхөө хичээлээр хэллэгч хэлбэрийг таних тухай судлах болно. За бид ер нь бие биентэйгээ хэл яриагүйгээр ойлголцдоггүй. Тийм үүнтэй адилаар математикт бас хэлхийн тухай асуудал бас чухал байдаг байна. За та нар математикийн хэлхийн тухай мэдхүү, хэрхэн хэрэглэгдэх тухай бас мэдхүү. За энэ асуултанд бид хариулахын тулд өнөөдрийн хичээлээр энэ асуултын хариултыг бид олж авах болно. За хэллэг ба хэллэгч хэлбэрийг таних зорилгоор дараах хэдэн жишээг бүгдээрээ ажиглацгаая. За эхний жишээ маань 12-ын тэгш тоо гэсэн жишээний хувьд бол бид хамгийн түрүүнд хэллэгч хэлбэрийнхээ тухай ойлголтыг бол мэдэж авах хэрэгтэй болно. Тэгэхээр хэллэг ба хэллэгч хэлбэрийн гол ялгаа нь хэллэг гэдэг нь болохоор үнэн бодлон шууд мэддэг тийм хүүрнэх өгүүлбэр байдаг. Харин хэллэгч хэлбэр гэдэг нь болохоор үнэн бодлон шууд мэддэхгүй, тодорхой хувьсгчийн оронд тооруулахад үнэн бодлон мэдэгдэж байдаг өгүүлбэр байдаг. За тэгвэл дараах жишээнүүдээс бүгдээрээ хэллэг ба хэллэгч хэлбэрийг ялгаж. За нэгдүгээр жишээ нь болохоор 12-ын тэгш тоо гэсэн жишээний хувьд бол 12-ын тэгш тоо гэдэг нь шууд үнэн утгатай хэллэг болгон тодорхой байна. За дараагийн жишээ нь 2/5 8-аас их гэсэн тэгштэлийн хувьд бол үнэн утгатай мөн хэллэг байх нэ. За дараагийн жишээ нь x/6 8-ийн тэнцүү гэдэг тэгштэлийн хувьд бол x-ийн оронд тодорхой ямар тоо байх тодорхойгүй учраас бид нар хэллэгч хэлбэр гэж авч үзэх нь. За дараагийн жишээ нь 15 гэсэн тоо 1/5 нэгжээс бүтдэг. За энэ хэллэг байх нэ. За дараагийн жишээ нь зарим тоонууд 3 хуваагддаг гэсэн жишээний хувьд зарим тоо гэдэгт яг ямар тоо гэдэг тодорхойгүй учраас энэ хэллэгч хэлбэр байх нь. За дараагийн жишээнүүдэд хэдэн цаг болж байна вэ? Бодцгоо гэх мэт хэлхүүдийн хувьд бол үнэн бодлыг тодорхойлох боломжгүй. За асуулт, урай лооцсон эдгээр зэрэг өгүүлбэрүүд нь хэллэгт хамаардаггүй байх нэ. За мөн хэллэгч хэлбэрийг бид хэдэн хувьсгч агуулсан хичнээн хувьсгч байгаагаас нь хамааруулан нэг байрт, хоёр байрт гэх мэтчлэн амьдардаг байх нэ. За жишээ нь x/6 тэнцүү 8 гэсэн тэгшлийн хувьд бол x гэсэн нэг хувьсгч агуулсан учраас нэг байрт хэллэгч хэлбэр байх. За дараагийн жишээ нь бол x шулуун y шулуунтай параллел гэдэг жишээний хувьд бол x, y гэсэн хоёр хувьсгч агуулсан учраас хоёр байрт хэллэгч хэлбэр гэж нэрлэдэг байх нэ. За мөн хэллэгч хэлбэр нь бас даалт утгатай бас байж болно. За жишээ нь тэгш тоо гэсэн хэлбэрийн хувьд бол x тоон тэгш байна гэсэн нэг утгатай даалт утгатай хэллэгч хэлбэр байх. За дараагийн жишээ нь болохоор хоёр шулуун огтлцож байна гэдэг жишээний хувьд бол x, y хоёр шулуун маань огтлцсон гэсэн утгатай мөн хэллэгч даалт утга агуулсан хэллэгч хэлбэр байх нэ. За тэгвэл бид нар хэллэгч логикийн тухай судлахдаа бид бас хэд хэдэн холбоосуудыг авч үздэг. За бөгөөд эсвэл зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл гэх мэт холбоосуулангүй гэсэн төгсгөлийг авч үздэг. Эдгээрийг бол бид логикийн холбоосууд гэж нэрлэдэг. За эдгээр логикийн холбоосуудын тусламжтайгаар бид нийлмэл хэллэгийг үүсгэж болдог. За одоо бүгдээрээ тэгвэл нийлмэл хэллэг болох хэллэгийн конъюнкц үйлдлийн тухай авч үзье. За конъюнкц үйлдлийн үйлдэлийг бол бид А, Б гэсэн хоёр хэллэгийн хувьд бөгөөд гэсэн холбоосоор холбоход үүсэх нийлмэл хэллэгийг бид А, Б хэллэгүүдийн конъюнкц үйлдэл гэж нэрлэдэг байна. А, Б-ийн конъюнкц үйлдэлийг. За тэгвэл бид конъюнкц үйлдэлийн үнийн утгыг олохын тулд бол дараах жишээг сонирхож үзье. За нэгдүгээр А хэллэг нь бол 28 тэгш тоо гэсэн хэллэг. За Б хэллэг нь 28 7 хуваагдана гэсэн. За энэ хэллэгийн хувьд А, Б хэллэгийн конъюнкцийг бид үүсгэхдээ 28 тэгш тоо ба 7 хуваагдана гэсэн конъюнкцийг үүсгэж болно. За тэгвэл энэ конъюнкцийн үнийн утгыг олохын тулд бид нар энэ жишээн дээр аваад үзэх юм бол 28 тэгш тоо ба 7 хуваагдана гэдэг маань энэ хоёр утга маань хоёулаа үнэн тохиолдол. Энэ өгүүлбэр үнэн байхаас өөр аргагүй байх нь.
Тийм учраас А, Б хэллэгүүдийн хувьд бол за бид нар үнэн утгатай хэлхийг 1 гэсэн тоогоор, бодол утгатай хэлхийг тэг гэсэн тоогоор тэмдэглэдэг байна. За тэгвэл үнэндээ бид нар конъюнкц маань үнэн байдаг. За бусад тохиолдолд худалдай утгатай байдаг. Ийм хэлтгийг бол А, Б хэллэгүүдийн конъюнкц зүйл гэж хэлдэг байна. За мөн дараагийн жишээ бол А, Б хэллэгүүдийн дизюнкц зүйлийн тухай бид нар авч үзье. За А, Б хэллэгүүдийг бид нар буюу эсвэл гэсэн холбоосоор холбоход үүсэх за тэр нийлмэл хэллэгийг бид юу гэж хэлдэг вэ гэхээр А, Б хэллэгүүдийн дизюнкцгээ за гэж тэмдэглэдэг байна. За мөн А, Б хэллэгийн дизюнкцийн жишээ бид нар саяныхаа жишээн дээр өмнөх жишээн дээр авч үзье. За тэгвэл энийг бид нар А, Б хэллэгүүдийн дизюнкц зүйлийг үүсгэхэд бол 28 тэгш тоо эсвэл 7 хуваагдана гэсэн нийлмэл хэллэг үүсгэнэ. За тэгвэл энэ хэллэгийн хувьд бол 28 тэгш тоо байж болно. Эсвэл 28 7-т хуваагдчих болно. Айл нэг өгүүлбэр нь үнэн байхад л үнэн байх утгатай. Энэ хэллэгүүдийг бид нар А, Б хэллэгүүдийн дизюнкц гэж ойлгож болох нэ. За тийм учраас үнийн утгыг бүсэхийг тодорхойлохын тулд бид за ерөөсөө айл нэг хэллэг нь үнэн байхад үнэн утгатай. Ер нь хоёр А, Б хэллэг маань хоёулаа л худал утгатай байхад худал бусад тохиолдол үнэн байдаг хэллэгийг А, Б хэллэгүүдийн дизюнкц зүйл гэж хэлдэг байна. За мөн бид нар нийлмэл хэллэгч хэлбэрүүдийн тухай бас авч үзье. За нийлмэл хэллэгжих хэлбэр маань мөн дараах логик холбоосуудын тусламжтайгаар үүсдэг байна. За хэллэгжих хэлбэрийн хувьд бол бид үнийн утгын олонлогын тухай ойлголтыг авч үздэг. За үнийн утгын олонлог гэдэг маань тухайн хувьсгчийн оронд орлуулахад үнэн утгатай байлгадаг тэр утгуудыг бид үнийн утгын олонлог гэж нэрлэдэг. За тэгвэл мөн өмнөх жишээнээс за x нь бодит тоонд харьяалагдана. За гэхдээ x маань 5-аас бага бодит тоонд харьяалагдах тоонуудын хувьд үнийн утгын олонлогийг бид тодорхойлох бол за үнийн утгыг бид тэр үсгээр тэмдэглэх учраас үнийн утгын олонлогт ямар элемент харьяалагдах вэ гэхээр 5-аас бага тийм бодит тоо гэсэн учраас бид хасах хязгаар 5 хүртэл тоонууд хасах хязгааргүйгээс 5 хүртэл тоонууд харьяалагдах нэ. За тэгвэл түүнтэй адилханаар бид дараагийн жишээ болох x дээр нөхөн 6.8 гэсэн тэгшлийн хувьд за үнэн байлгах утга нь за x-ийн оронд ямар тоог оруулахад энэ тэгшил нь үнэн байх вэ гэхээр үнийн утгын олонлого нь 2 байх нэ. За тэгвэл бид өнөөдрийн хичээлээр за хэллэгжих хэлбэрийг таних тухай ойлголтыг олж мэдэж авлаа. За өнөөдрийн хичээлээ дэлгэрүүлээд за бүгдээрээ бага боловсролын математикийн онл дидактик 2012 оны ном сурагчдууд болон за математик логикийн элементүүд гэсэн семинарын сурагчгээ дэлгэрүүлэн уншаарай.